Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ зээл нэмж олголтыг хэрхэн хийх талаар заавар хүргэе. Ингээд жишээ дансаа дуудъя. Зээл, данс, засварлах, лавлах. Энэ дансны хувьд 2027 оны 7 сарын 16-нд батлагдсан 4 саяын зээл байгаа юм. Одоо нэмж 5 саяын зээл аваад хугацаагаа 6 сараар сунгаж байгаа гэж үзвэл нэгдүгээрт батлагдсан дүнгээ нэмэгдсэн дүнгээр өөрчилж хадгална. Хоёрдугаарт зээл олголтын гүйлгээг хийнэ. Зээл, гүйлгээ, зээл олгох бэлнээр. Нэмж 5 саяыг авч байгаа тул гүйлгээний дүнг 5 саяар оруулна. Гүйлгээ амжилттай хийгдлээ. Ингээд 3 дугаарт зээлийн хугацаа сонгох гүйлгээг хийнэ. Зээл, данс, хугацаа сонгох. Зээлийн хугацааг 12 сараар оруулж өгнө. Зээлийн хугацаа сонгож байгаа тул зээлийн төлбөрийн хуваарийг өөрчлөх шаардлагатай. Төлбөрийн хэлбэр маань тогтмол биш давтамжтай тооцоолох дүн маань батлагдсан дүнгээс. Ингээд хуваар үүсгэх товчийг дарна. Шинэ хугацаанд төлбөрийн хуваар үүсгэх гэж байгаа тул өмнөх төлбөрийн хуваарийг хоослоно. Сар бүр тогтмолоор төлөх дүн болон сар бүрийн төлөлт хийх өдрийг оруулна. Ингээд тооцоолох товчоо дарна. Төлбөрийн хуваар маань 12 сарын хугацаатай зөв үүссэн байна. Одоо бүгдээрээ зээлийн дансаа дахин лавлая. Зээл, данс, засварлах, лавлах. Батлагдсан дүн маань зөв байна. Зээлийн хугацаа маань 12 сар болон сунгагдсан байна. Төлбөрийн хуваар маань 12 сарын хугацаатайгаар зөв үүссэн байна. Ингээд зээл нэмж олгох гүйлгээнүүд амжилттай хийгдэж дуслаа. Харин харилцагч зээлийн хугацааг сунгалгүйгээр зээл нэмж авах тохиолдолд дээр хийгдсэн үйлдэлүүдээс зээлийн хугацааг сонгох гүйлгээг хийх шаардлагагүй юм аа. Баярлалаа.